Баярлалаа. За миний өмнө энэхүү хуулийг дэмжиж байна. За яагаад тэгэхээр өнөөдөр Монголд эрүүл мэндийн салбарт хийгдэх ёстой зайлшгүй олон алхамтай өөрчлөлтүүдийн хамгийн ихний хэсэг бол эрүүл мэндийн статистик, дата, мэдээлэлүүд байдаг. За хэрэв бид нэр одоо яг хэмжиж чадвал нөгөө удирдах чадна гэдэг шиг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг бид нар орны тоо, эмнэлгийн барилгаар хэмжихээсээ илүү яг хүний хэрэгцээнд тулгуурсан мэдээллийг цуглуулж ээж эрүүл мэндийн үйлчлэгийг дахин төлөвлөх боломжтой болох юм байна. За энийг жишээ аваад үзвэл юу вэ гэхээр бид нар өмнөх жилүүдэд бас ярьж ирсэн. Хүнд одоо өвчин эмгэх тусны дараа хаалгааны дараах хайчих вэ гэдэг асуудал байгаа. Бид нар Facebook дээр харах юм бол маш олон мэс заслын дараах одоо яах вэ, хайчих вэ гэдэг ийм асуултуудаар дүүрэн ийм Facebook-ийн группуд байгаа. Хамгийн энгийн жишээ. Сахартай хүмүүсийн групп, бөөрийн өвчтөй хүмүүсийн групп, зүрх судасны өвчтөй хүмүүсийн групп, харвалтын дараа хайчих вэ гэдэг ийм группуд байгаа. Тэр группуд бие биенээсээ маш олон зүйлүүдийг асуудаг. Ямар юм уух юм, ямар дэглэм барих юм, ямар эмчилгээ хийх үү, хаана очих уу, ямар сувилан сайн байх вэ гэх мэтчлэн. Тэгэхээр энэ болгонд яагаад ийм олон асуултууд үүсгээд тэн дээр нь мэрэгжлийн бас зарим хүмүүс орж ир зөвлөгөө өгдөг. Заримдаа бүр одоо буруу ийм мууж ингэж улам эрүүл мэндэд ордуулад эргээд эцсийн дүнд нь өвчин хүндрээд эмнэлэгдээ ирдэг ийм тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр энэхүү хуулийн төслийн шинжилэл энэхүү одоо өөрчлөлтүүдийг хийгдснээрээ нэг шинэ одоо зохицуултыг оруулах боломжтой гэж ярьж байгаа нь бол юу вэ гэхээр эмнэлэг дээр буюу одоо заавалгай шатны эмнэлгийн дараа ч юм уу тэр сэргээн засалтын асуудлуудыг хөндөж өгч байгаа. За нэг хүн өвдөд эмнэлэгт үйлчилгээ авсан бол эргээд хөл дээрээ босох хүртэл тогтолцоог энэ дээр тусгаж өгсөн байна. Энэ нь яаж тусгасан бэ гэхээр нөгөө судалгааны хэсэгт нь оруулсан гэдэг утгаараа одоо өвчлсөний дараа хайчих вэ гэдэг асуудлуудыг эмнэлгийн зүгээс өгөх заавар, за тэнд зөвхөн эмчийн оролцоо биш, сувилагч биш, давхар сэргээн засгийн мэрэгчлэн, нөгөө сэтгэл зүйн, нөгөө хөдөлгөөн засал зэрэг бусад дэмжих мэрэгчлэнүүдийн оролцоог судалгаагаараа хэрэгцээгээрээ гараад ирэх учраас дэмжиж байгаа гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ нь өөрөө эмнэлэгт дахин хэвтэх, дахиж одоо хүндрэх асуудлууд буурна. Дээрэс нь ер нь одоо хувь хүний өөрийн бас өвчний дараа эргэж өөрийгөө хөл дээрээ босгох тэр хариуцлага бас нэмэгдэх ийм боломжуудыг бий болгож байгаа гэдэг утгаараа маш ач холбогдолтой, маш шинэлэг ийм одоо хууль болно гэж бодож байна. Тэгээ баярлалаа.